Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ модультай тэнцэтгэл бишийг хэрхэн бодохыг жишээ бодлогоор тайлбарлая. За миний бичсэн жишээ бол модуль дотор 5-аас хасах нь 2x гэдэг энэ илэрхийлэл 1-ээс эрс бага тохиолдолд энэ модультай тэнцэтгэл бишийг бодох байгаа. За тэгэхээр модультай тэнцэтгэл бишийг бодохын тулд 5-аас хасах нь 2x гэдэг илэрхийллээ 1-ээс эрс бага гэхдээ хасах нэгээс эрс их тохиолдолд бодно. За тэгэхээр одоо үүнээс цааш бодохдоо тэнцэтгэлийнхаа хоёр талаас 5-ыг хасаж өгөх хэрэгтэй. Хоёр тал болоод дундлынхаа илэрхийллээс. За тэгэх юм бол 5-аас хасах нь 5, хасах нь 2x, 1-ээс хасах нь 5. За зүүн гар талд хасах нэгээс хасах нь 5 гэж бичигдэнэ. За эндээс ижил мөртлөө эсрэг тэмдэгтэй тоонууд маань устгах байгаа. За үлдсэн зүйлээ бичвэл хас 2x үлдээд энд хасах 4. За тэнцэтгэлийн маань зүүн гар талд хасах 6 гарч байгаа. За тэнцэтгэл бишийг бодохдоо анхаарах хэрэгтэй нэг зүйл нь юу вэ гэхээр хувьсгчийн өмнө коэффициент нь сөрөг тэмдэгтэй тоо гараад ирвэл хасах 1 гэдэг тоогоор үржүүлж өгдөг. За хасах 1 тоогоор үржүүлж өгөхөөр гишүүн бүр маань тэмдгээс солиод хасах 1-ээр үржигдэхээс гадна хамгийн чухал зүйл нь тэмдэг эсрэгээр эргэдэг гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр хасах 1-ээр үржүүлэх юм бол хасхын нэмэх 6 болоод за тэмдэг эргээд нэмэх 2x дахиад тэмдэг эргээд энэ дээр 4 болно гэсэн үг. За одоо эндээс x хувьсгчийг бид нар олохын тулд тэнцэтгэлийнхаа бүх гишүүдийг хоёрт хувааж өгнө. За тэгвэл 2x-ийг 2 хуваахаар x гарна. За 4-ийг 2 хуваахаар 2 болно. 6-г 2 хуваахаар энэ зүүн гар талдаа 3 гарна. Өөрөөр хэлбэл манай x гэдэг тоо маань 2-оос их 3-аас бага тоонууд байдаг бахнэ. За үүнийгээ тоон шулуун дээр дүрслэе. За тоон шулуун дээр дүрслэх юм бол энэ давхар тэнцэтгэл бишийг хоёр хэсгээс харах хэрэгтэй. Нэгдүгээрт нь x гэдэг тоо маань 3-аас бага тохиолдолд. За 3-аас бага гэхээр тоон шулуун дээр 3-ын тоогоо тэмдэглээд за 3-аас бага байдаг тоонууд маань тоон шулууны зүүн гар талд орчих учраас зүүн тишээгээ зурна гэсэн үг. За одоо нөгөө хэсэг маань x нь 2-оос эрс их тохиолдлыг шийдэн дээрээ зурна. За тэгэхээр 2 гэдэг цэг маань тоон шулууны баруун гар талд 2 нэгж зайд байгаа. За тэгээд 2 өрөө шийдэн дотор орохгүйгээр 2-оос их байдаг тоонууд маань тоон шулууны баруун гар талд оршино. За одоо эндээс бид нар шийдээ бичихтэй давхцал хэсгийг харна. Тэгэхээр давхцал хэсэг маань 2-оос 3-ын хооронд гэдэг нь харагдчихээн. За математик загварчлалаар бичвэл 2-оос 3 хүртэл за энэ завсрын тоон олонлууд маань манай тэнцэтгэл бишийг үнэн илэлэгт хүргэж байна гэсэн үг. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.